Энэ утаа буруулах ба тэгээд бас нүүрсийг бүрэн шатаах зорилготой одоо энэ яг энэ бодисны талаар та бас тайлбарлаж хэлэхгүй юу? За тэгэхээр Орхон аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт аюул сайхан бодлого туссан зүйл тусгасан байлаа. Энэ нь болохоор утаагүй эрүүл сайхан цэвэрхэн хот болёо гэсэн ийм төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Тийм болохоор бид нэр энэ төсөлт чинь бид нэр одоо бүтээгдэхүүнээ танилцуулъя гэдэг энэ бүтээгдэхүүнийг танилцуулах санал хөргүүлсэн байгаа. Одоо энийг танилцуул туршилт юмнуудаа хийгээд. За өнөөдөр энэ айлбарт бид нар яг энэ бодисыг үр дүнгийн бодит байдал дээр нөгөө хүмүүс чинь 1000 сонсохоор нэг үз гэдэг штэ. Тэрнтэй адилхан энэ айлын юм дээр туршилтыг хийгээд үнэхээр утаа нь яаж юм. Тиймээ энэ доторх 100хан доторх тэр утаа тортог хөө тортог нь яаж арилж байна. Энийг бодитоор харуулах гэж энэ айл одоо бас энэ туршилтыг хийх гэж байгаа. Орхон аймагт Гормикс бүтээгдэхүүнийг туршиж үзсэн анхны айл нь Баян өндөр сумын Наранбагийн 73-1-ийн тоот өрх байлаа. Эдний дөрвөн хантай гэрт анхны туршилтыг явуулахаар нүүрсний галалгаан дээр Гормиксыг 5 грамаар хийсэн. Мөн гэрээс гадна байшинт өдөр бүр галалгаатай хүн амьдардаг учраас бүтээгдэхүүнээ давхар байшиндаа туршихаар шийдсэн байна. За 5 грамм бодис болохоор 10 кг нүүрсэнд хийнэ гэсэн үг. Нэг тий. Өдөрт нь айл одоо 3 удаа галлаа гэхэд 1500 төгрөгөөр 1500 төгрөгөөр ерөөсөө нэг бодис нэмэх маань үнэ нь 500 төгрөг. Тэгээ 3 удаа галлахад нэг 1500 төгрөг л гарна гэсэн. Гол нь одоо энэ бодис маань нэг түлшийг бүрэн шатаахаар түлшинд хэмнэлттэй. Түлшинд маш их хэмнэлттэй. Хоёрдугаар нь мөн одоо эрүүл мэнд байгаль орчин. Эрүүл мэнд байгаль орчин тэгээд цэвэр маш одоо энд 100-ны чинь хөө тортог бүх юмнууд нь арилчихна. Тийм болохоор ямар ч одоо тэр айл өрхөн юм бол одоо цэвэрхэн болчихно. А нөгөөтэйгөр эрүүл мэндэд маш тустай угаарын хий байхгүй болно. Тэгээ байгальд ялгаруулж байгаа тэр би түрүүн хэлжсэн бензопирин гэдэг хорт хавдар үүсгэж энэ бодис байхгүй болно. За одоо сая үед энэ айлын одоо нүүрсийн тоо харах. Манай бид нар бодисоо хийгээд за бодис маань халаад ирэхээр үйлчлэлээ үзүүлж эхэлнэ. Тэгэхээр нөгөө хорт хий бүх юмнуудыг шатаагаад байхгүй болно. Тэгээ 2 хоногийн дараагаас ингээд үйлчлэл бол утаа ерөөсөй байхгүй болно гэсэн цагаан утаа болно гэсэн. За одоо бодисоо нүүрсэн дээрээ хийх гэж байна тий. Одоо яг модон цогшоод ирэхээр бодисоо нүүрсэн дээрээ хэрэглэхэд маш энгийн. Зүгээр бодис ингээл тараагаал цацчих. Нүүрсээ бүрэн шатаана. Нүүрсийг бүрэн шатаана. За тэгснээр үнс нь багасна. За үнс нь багасна, нүүрсний хэрэглээ, түлшний хэрэглээ бас багасна гэсэн үг байхгүй. Одоо энэ дулаана одоо энэ шаталтанд бүрэн шатж ийн гэдэг чинь шаталт нь удаан явна гэсэн үргэлжлэнэ гэсэн үг байхгүй. Нэг цаг шатдаг гэсэн бол нэг цаг 30 минут 2 цаг шатна гэж байна. Ийм л гэсэн үг. Наранбагийн 73-1 тоот айлд 3 хоногийн дараа Гормикс бүтээгдэхүүн нүүрсний галалгаанда давхар хэрэгдээд ямар өөрчлөлт гарсныг сурвалжлахаар очлоо. За 3 хоногийн өмнө танад одоо Гормикс гэдэг бүтээгдэхүүнийг туршиж үзэх ажиллагаа эхэлсэн шүү дээ. Тэгээ 3 хоногийн дараа одоо ер нь яг ямар өөрчлөлт гарсан бэ нү? Ерөнхийдөө 3 хоногийн өмнө үзэхэд манайх олон 100-ны таг тортогтой, ерөнхийдөө дотор талаа битүү тортогтой, арын хөхрийг тогтогтой, тэгээ гадагшаа нөгөө утаа гарахтаа айгу тийм хар тортогтой утаа их гардаг байсан. Тэгээд ерөөсө тортог их үсэрдэг байсан. А 3 хоногийн дараа гэхэд одоо ерөнхийдөө таг, 100-ны таг, уртлын таг, арын хөхийг ерөнхийдөө цэвэрсэн. Одоо энэ жишээний тагийг авахд ингээд анх үзүүлэхэд энэ ингээд нэлээд тортогтой байсан бол ингээд галлаад ирэхээр аяндаа ингээд тортгод нөөрэ унаад ирдэг юм бэл. Тий, том ингээд хуураад унаад ирдэг юм бэл. Ерөнхийдөө ингээд цэвэрхэн болсон. Ямар ч юуны нүүрсний үнэргүй байна. Тий. Одоо энэ ингээд нүүрс түлцсэн байгаа ингээд цаг гарan болж байна. Эхний ээж нь нэлээд тортогтой байсан бол одоо нэлээд тортог буурсан. Эхлээ бүр дагтарсан байсан шүү дээ. Анх харахад
Үнс нь болохоор эхлээд шаталт байхдаа ерөөсөө ингээд нүүрс нь сайн шатахгүй ингээд их нүүрстэй гардаг байсан. Одоо өчигдөр өнөө өглөө хэд би яг үнсээ авахд нүүрс нь нилээн шаталт нь айгуу сайн жигдрээд үнс нь нилээн багассан. Тий. За өдөрт яг 5 грамаар хэдэн удаа хийсэн? За 5 грамаар нэг 5 удаа л хийсэн. 5 удаа Тий. хийсэн тий. Тий. За ерөнхийдөө утаа бол ер нь цав цагаан болсон. Утаа бол цав цагаан болсон. Ерөнхийдөө энэ хажуу айлын өглөө галахадгаас хараад байгаа штэ хажуудлын айлыг харангууд ингээ хар утаа гараад манайх зүрээс цагаан утаа гараад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө ялгаа нь бол гарч байгаа. Ерөнхийдөө цуухны таг аваад хоол мод хийх тоолонд ерөнхийдөө тортог их ундаг байсан бол одоогоор тортог бол багассан. Нөгөө нүүрсний угаарны үнэр бол гэрт байхгүй. Их гоё цэвэрхэн болж байна тий. Тий. Ерөнхийдөө угаарны үнэр мөнөр бол байхгүй болсон. Ерөнхийдөө багассан. За ерөнхийдөө энэ одоо энэ дээр их чи ингээ тортогтой байсан байхгүй харахаар. Ерөөс ингээл онгоолохоор ингээд тортог унаад идэг байсан бол одоо ингээд байхгүй болсон. Шаталт нь бол одоо ингээд ерөөсөө ингээд нунтаг. Одоо ингээд бүхэлгүй болсон байгаа зүйлсээ ингээд нунтаг. Одоо ингээд онгоолоход бол ямар ч юуны нүүрсний угаарны үнэр бол байхгүй. Байхгүй. Одоо энэ жишээний тагийг авахд ингээд анх үзүүлэхэд энэ ингээд нэлээд тортогтой байсан бол ингээд галлаад ирэхээр аяндаа ингээд тортогд нүүрээ унаад ирдэг юм бэл. Тий. Том томоор ингээд хуураад унаад ирдэг юм бэл. Ерөнхийдөө ингээд цэвэрхэн болсон Ямар ч юуны нүүрсний үнэргүй байна. Тий. Одоо энэ ингээд нүүрс түлцсэн байгаа ингээд цаг гарan болж байна. За Тэгээд энэ нүүрсэнд хэрэг хэмнэлттэй байна. нүүрсэнд бол хэмнэлттэй байна. Тий. Ерөнхийдөө бүрэн шатаж дуусж байгаа. Ерөнхийдөө бүрэн шатаж байгаа. Эхлээд яг нэг цаг шатдаг байсан бол нэг нөгөө нэг ахын хилээд байгаараас та цаг 30 минут нь бол яг үнэхээр ингээд дулаанаа бариад цаг 30 минут бол үргэлжилж байгаа. Тэгээд одоо энэ арын хүхийг нь үцхүү хэд вэ? За энэ. Эхний ээж нь нэлээд тортогтой байсан бол одоо нэлээд тортог буурсан. Тэгэхээр бүр дагтарсан байсан шүү дээ. Анх харахад ерөнхийдөө ингээд буурсан. За хэрэглэгчийн хувьд сэтгэл бол маш өндөр ханамжтай байна. Сэтгэл 100% ханамжтай байна. Ягаад гэвэл ерөөсөө ингээд утаа үнсээ хийх тоолно л ерөөсөө ингээд утаа манраал тэгээл нөгөө нүүрсний угаарч ингээд пүү па яана нөгөө хүүхэд угаарчгүй айдаг байсан бол одоо ерөөсөө 100-ны тагийг нэгээл ерөөсөө үнсээ хийхэд нэг тэр хооронд нэг угаар бол мэддэг юм бол байхгүй байсан. Ерөнхийдөө огцсон багссан. Ерөнхийдөө сэтгэл бол айгүй ханамжтай байгаа. Ерөнхийдөө өөрөө бол айгүй хянамгаа гарч ерөөсөө ингэж байсан. За манай утаа хэр гарч ийн, энтлийн айлын утаа хэр гарч ийн, үнс нь хэр гарч ийн гэж ерөнхийдөө байнгын л ажиглаад байгаа. За. За баярлалаа. За энэ хоёр төмпөнд хийсэн байгаа хоёр нүүрс болохоор нэг өдөр хэрэгэлсэн. За энэ наадлын том төмпөндөө нь болохоор 2 өдрийн хэрэглээ байгаа. Ерөнхийдөө ингээ шаталт муутай ерөнхийдөө ингээ нүүрс маань үлдэстэй гардаг гэсэн бол одоо энэ Gormex төслийн тэр нөгөө юу бүтцийг хэрэглэснээс хойш манай одоо нүүрс одоо үнс маань тэгж гардаг болсон. Өнөө өглөөний байдлаар хэмжээнд багассан. Тэгээ айгүй сайхан ингээ нунтаг болж гарчсан. Одоо энэ бүхэл хийснийгоо бол шал өөр бүрэн шаталтай болсон. Энэ утаа буруулах ба тэгээд бас нүүрсийг бүрэн шатаах зорилготой одоо энэ яг энэ бодисны талаас та бас тайлбарлаж хэлэхгүй юу? Ер нь яг одоо Монголд бас туршсан туршлага юу вэ? За баярлалаа. Одоо гэсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ бол одоо үндсэндээ дэлхийд одоо цор ганц юм бүтээл энэтэй адил ийм бүтээгдэхүүн одоогор бол нэгдэг байгаа. Энэ бол Оросын эрдэмтдийн 20 гаруй жилийн үр дүнд хийж бүтээсэн юм бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн маань яадаг вэ гэхээр масс солилцооны процессын үр дүнд альва төрлийн хатуу төлшийг бүрэн гүйцэж шатаадаг. За зөвхөн нүүрс гэлтгөө, мод, мазууд, хог хаягдал тийм ээ. Энэ бүх бодисууд төлшүүдийг бүгдийг бүрэн гүйцэж шатаадаг ийм онцлогтой төлш юм ба. Бодис юм ба. За энэ бодис нь яаж үйлчилдэг вэ гэхээр энэ бодис маань өөрөө халахаараа молекул нь атом бол задраад атом бол задрахдаа хүчил төрөгч ялгаруулад хүчил төрөгч ялгаруулж байна гэдэг маань өөрөө шаталтыг дэмжиж байна гэсэн үг. За ингээд дараад нь буцаад нэгдэхдээ молекул болж нэгдэхдээ микро тесрэлтүүдийг бий болгодог. Микро тесрэлтүүд бий болсноор нөгөө шатахгүй үлдсэн нөгөө дээшгээ ялгарч байгаа хорт бодисуудыг бүгдийг бүрэн гүйцэж шатааж байна гэсэн. Ийм процессны үр дүнд нүүрсийг бүрэн одоо альва төлшийг одоо бүрэн шатаагаад за дээшгээ утаа тортог гарахгүй хорт бодисууд ялгарахгүй. За хамгийн бас нэг гол онцлог нь юу гэхээр альва нүүрсийг шатаахад гардаг бензопирин гэдэг бодис бий. За энэ бензопирин ямар бодис вэ гэхээр хорт хавдар үүсгэж бодис байдаг.
энэ хорт хавдар үүсгэж бензопиренийг устгадаг ийм эцэдтэй. Тэгэхээр одоо энийг хэрэглэснээр монголчууд утаагүй болон нэгт, хоёрт нь угаарын хибаг гэдэг юм байхгүй болно, гуравт нь бензопирен байхгүй болсноор хорт хавдар өвчлөгсдийн тоо эрс буурна гэж ингэж тодорхойлж болох юм байна. За энэ нь бол одоо олон улсад туршигдсан Дани, Итали, Турк, Латви, Оросын холбооны улсад туршигдаад одоо Оросын холбооны улс Туркэд хэрэглэгдэж байгаа ийм бүтээгдэхүүн. Монгол улсад энийг оруулж ирээд одоо булганы дулааны станц, за Улаанбаатар хотод Багхангаа дүүргийн уурын зуух, за Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны айлын үрхийн жижиг зуухан, Сэлэнгэ аймгийн Эрдэнэ санд сумын одоо уурын зууханд туршилтуудыг амжилттай хийсэн байна. За ингээд энийг амжилттай туршилтуудыг Монголд хийснээс гадна одоо бид нар яаж ийм гэхээр энэ бодисыг Монголын эрдэмтдтэйгээ хамтраад өшөө сайжруулж тийм ээ Монголд патент юмнуудаа авах гэж байгаа. Ингийн тулд бид нар дахиж энэ дээр бас туршилтууд Монголынхаа эрдэмтдтэй хамтраад дулаан техникийн хүрээлэн шинжлэх ухааны технологийн их сургуулийнхантай хамтраад энийг дахиад тодорхой хэмжээгээр сайжруулад 5 газар туршилт хийхээр одоо өнөөдрөөс одоо явж байгаа. Энэ бүтээгдэхүүний одоо орж байгаа орц нь Монгол улсад 90% нь Монгол улсад байдаг. Одоо байгалийн эрдэс бодисууд. Ингээд энэний одоо хүний биед хоргүй, за галд шатдаггүй, тийм ээ шууд өөрөө бол дангаараа бол шатахгүй. Ямар нэгэн тесрэх аюулгүй, за ямар нэгэн хортой бодис байхгүй гэдгийг эрүүл мэндийн яамны хор судлалын хүрээлэн, онцгой байдлын газрын дэргэдэх гамшигын судлах хүрээлэн, за байгаль орчны яамнаас болон геологийн төв лабораториос одоо ямар бодисууд орсон гэдэг энэ бүх одоо холбогдох газруудын бичгүүд бид нэр тийм ээ энэ бодисуудаа шалгуулад тодорхой юмнуудын тэндээс одоо албан ёсоор одоо хариу юмнуудыг авцсан байна. За дээр нь бид нар Монгол улсын стандартад энэ одоо бүтээгдэхүүнийг хэрэглэхэд боломжтой тохирох гэдэг талаар стандарт хэмжил зүйн газарт бас энэний бүтээгдэхүүний талаар өгөөд энэ бол Монголд хэрэглэхэд бүрэн боломжтой гэдэг энэ бичгүүдийг албан ёсны бичгүүдийг хариу болгож авсан байна. Оросын эрдэмтдийн гаргаж авсан энэхүү Гормикс бүтээгдэхүүнийг Булган Хөвсгөл аймагуудын сумдын уурын зуухан дээр туршихад нүүрсний шаталтын хугацаа уртсах, угаарын үнэргүй болох, түнш зарцуулалтад хянилт гарах, яндангаас гарах утаа цагаан болох зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна.